За өдрийн мэнд. За саяныхаа ярьсан лайвыг үргэлжлүүлье. Би бас нэг хэсэг юм орхицсан байна. Тэгтээ сонирхолтой хууль дүрмээс гэдгийн хоёр дахыг үргэлжлүүлээд ярьчих. За бэлэгт хэрвээ өвөл цас орвол байрныхаа эсвэл гэрийнхаа өмнө цасыг заавал цэвэрлэх ёстой хууль байдаг юм байна. Энийг бүр хуулиндаа заагаад өгсөн. Хэрвээ явган хүний цасыг цэвэрлээгүй байж байгаад тухайн хүн таны ажилуулж байгаа үйлчлэлийн газрын өмнө юм уу, тэ эсвэл орцонд юм уу гэмтэж унах, халтар асуудал гараад хөл гараа гэмтээсэн бол тэр хүн шүүх эмчилгээний зардлыг тухайн байгууллага, тухайн хүн хариуцдаг юм байна. Энэ бол бас их зөв асуудал байна, тийм. Манайхан чинь жишээл Монголд цас орлоо гэхэд урдлынхаа талбайг, дэлгүүрийнхаа урдлын талбайг заавал тэр талбай ажиллаж байгаа талбайнд яг хариуцж байгаа тэр байгууллагууд нь цэвэрлээд ингэж байж байгаа харагддаг. Гэхдээ энэ бол бас их зөв. Энийг бол бүр хуульчилж өгсөн юм байна. Хэрвээ тухайн талбайг цэвэрлээгүй, эсвэл хагас дутуу цэвэрлээд бороо орсны дараа цэвэрлээгүй ч байж байгаа янз бүрийн тэр талбайны урд том чулуунд хүүхэд мөнхөд бэртэж өдр ойчих юм бол тухайн байгууллага хариуцах юм байна шүү. Ийм хуультай байдаг юм байна. За тэгээд энэ Бельгийн энэ хууль бол бас их зөв зүйтэй санагдлаа. Тий. За Италид, Венецад тагтаа хооллохыг хориглодог юм байна. Сан Маркогийн талбай дээр тагтаа хооллох бол 700 евроны торгуултай юм байна. За энэ тэгэхээр тагтааны сангас гэж ярьж штэ. Басыг түүхэн дурсгалт барилгуудыг маш их дэмтээдэг учраас хотын захиргаа ийм хатууд дүрм тогтоожээ. Итэрчээс замгүй тагтаа гэдэг штэ. Италид ингээд Венецад ингээд очиход тэгэхээр тэдний чи ерөөсө огтгонч та нар холж болохгүй юм байна шүү манайхаа. Тий эн чинь бүр хуулиндаа заагаад эдрийг бол одоо хөгжүүлэхгүй гэсэн бодолтой байдаг юм байна. Угаасаа энэ тагтааны хоол одоо тэр сангас бол үнэхээр заваан үнэр танартай ч байдаг. Тэгээд ихсээд ирэхлээрээ тэр байшинг одоо гэмтээдэг ийм асуудал үүсдэг юм байна. За Германд бусдыг дормжлох бол маш хүнтэй тусах шүү гэж байна. Замын хөдөлгөөнд оролцож байхдаа ч юм уу эсвэл гудамжинд хүн рүү дунд хуруугаа гаргах, эвгүй үг хэлэх тий. За тэгээд зүгээр нэг маргаан биш гэж байгаа. Зүгээр л ийм үйлдэлээр харуулхад хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн байна. Энэ нь бүрэн эрхт хүнийг дормжилсан гэж үзэж 100-аас хэдэн мянган евро төлөх боломжтой болдог шүү гэж байна. Хэрвээ цаад хүн гомдол гаргах юм бол мэдээж хэрэг. Тий. Тэрнээс биш Германд бол ерөнхийдөө нэг тиймэрхүү одоо бид нар явж хат ингээл ойнгор манигор гал ингээл янз янз юм харуулж л тэгэхэд бид нар заргалдаж мэддэггүй л аахгүй угаасаа. Тэр болгон хүмүүс бол нэг заргалдаад байдгүй л байгаа л да. Хэрвээ зарг шүүх юм бол та буруудах юм болох ийм үндсэлтэй байдаг юм байна шүү. Энэ хуулиндаа заасан байдаг юм байна. Тэр талдаа бол манайхан монголчууд бол нэг тийм хүн оролдоод байдгүй шүү дээ, тий. Гайгүй баха манайхан бол энэ тал дээр. За бусдад орныхан бол бас янз янз юм гаргадаг шүү, муухай зан гаргадаг тий. Тэр тал дараа монголчуудын хувьд бол гайгүй бах гэж байна. За Францад маш сонирхолтой хууль санагдлаа. Францад сургуулийн хоолны газар кетчуп хэрэглэхийг хязгаарласан байдаг юм байна. Вау, яаж байгаа юм бол кетчуп. За Францны үндэсний хоолны амт мэдрэх ёстой гэж үздэг гэнэ. За үндэснийхээ хоолыг эрхэмлэж байна. Тийм ээ энэ хуулиндаа бол. За тэгэхээр тиймд Францын сургууль 7 хоногт ганцхан удаа кетчупыг ширээн дээр тавихыг зөвшөөрдөг юм байна. Ганцхан удаа 7 хоногт ганцхан удаа. Сони юм тий. Тэгэхээр францчууд үндсэн хоолндоо маш их ач холбогдол өгдгийн тод жишээ юм гэсэн байна. За кетчупыг бол янз бүрийн одоо хоолны амтыг одоо өөрчлөлт гэж үзэж штэ тий. Ер нь Француудыг би ясна мундаг арт түмэн гэж боддог. Дэлгүүрүүдээр нь ороход тий үндэснийхээ газар шороон дээр ургуулсан ногоо, жимсээ хамгийн түрүүнд худалдаа авдаг. Гаднаас ирсэн импортоор, экспортоор ирсэн юмд аягүй дургүй юм байл шүү дээ. Би бүр тийм Францад амьдарчаас монголчуудаас ч асууж ирсэн. Яг үнэхээр тэгдэг гэж л. Тий. Гаднаас орж ирсэн өндөг, ногоо тийм юмд аягүй дургүй. Яг Францынхаа нутаг дэвсгэр дээр хөрсөндөө ургуулсан бүх юмдаа бол 100% арт түмэнд дэмждэг. Мундаг байгааз. Тийм одоо нэгтгэл сэтгэлгээтэй ер нь ходоод руу орж байгаа юм болгонтой маш их ач холбогдлогч үндэсний юм хамгийн чанартай. Одоо манайхан ч гэсэн одоо гадаадаас төмс ногоо жимс алим маш их оруулж ирдэг. Тэрийг Монголдо ургуулсныгаа эхэлж үнтэй чамаагүй тэрийг худалдаж авдаг болчих юм бол монголчууд маань одоо тэр ургуулж байгаа хүмүүстэй илүү том хөрөнгө оруулалт оруулж улам их орн маань хөгжинд нь бас их нэмэртэй гэж үзэх юм шүү дээ. За
Холландд ундаг дугуй бол хаан. За энэ бол мэдээж ирмэл ёо тэр Холландаар аялж явахад ундаг дугуй ундгүй хүн байхaltaй билээ. Маш гоё санагддаг. Тий. За замын хөдөлгөөний хамгийн том давуу тал давуу эрхтэй оролцогчшоор байдаг юм биш ундаг дугуй. За тэгэхээр бид нар юунд анхаарах? Хэрэв машин дугуй хоёр мөргөлдвөл машины буруу болдог ийм хуйтай юм байна. Ундаг дугуйны буруу байсан ч гэсэн машины жолооч бурууддаг байх нь шүү дээ. Хөөхий. За тэгэхээр бид нар Голландд машин барихтаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Дугуйчдаас сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг анхаарал. Дугуйчдаас тооч явсан дээр юм шүү бараг тий. Ундаг дугуйчдаа бол ёо бүр аимшигтай хамгаалт юм биш. Хуулиараа хамгаалсан байт юм шүү. Тэгтээ юу гэсэн үг юм? Дугуйчин хүний буруу ингээд огцом ороод ирэхэд машины жолооч буруутаад явж идэг бас санагдлаа тий. Мэдгүй. За Австри Герман. За энэ дэр бол Австри Германчууд бол хаягийн бүртгэл хамгийн их чухал байдаг. Хаягийн бүртгэл маш их чухал байдаг. Бүх юм хаягаараа. Ер нь Европод бүх юм хаягаар штэ. Одоо шүүхийн, захиргааны, бүх захиа занаа бүх юм хаягаар ирж идэг тий. Тэгээ хаяг яагаад гэвэл аягүй тодорхой байдаг. Тий. Тэгэхээр хаягийн өөрчлөлт хийлгэхийг бол 2 дугаар 7 хоногт бүртгүүлээг бол торгуультай байдаг юм байна. Маш хурдан бүртгүүлэхгүй бол торгуультай байдаг юм биш үү? 14 хоногт бүртгүүлж амжаагүй бол та маш их торгуульд орно гэж байна шүү. Хугацаанд амжаагүй бол визэндээ хүртэл асуудал тулгарч маш том саад болно гэж ингэж анхааруулсан байна шүү. Франц, Германы хувьд бол энэ бас Австри, Германд бол хаяг одоо Чех ч гэсэн яг тийм болчиход байгаа шүү дээ. Хаяг нь тодорхой биш бол бас яг одоо саяхан би тайдтай лайв хийжсэн те хаяг тодорхой биш бол ерөөсөө одоо виз унах магадлал аюу эрс өндөр байх нь ш. Хаягдаа үнэхээр энэ хүн амьдарч байна уу юу гэдгийг одоо шалгадаг болоод байгаа юм байна гэдгийг та нарт би анхааруулад байгаа шүү. Тайд манд нэг зав чөлөөндөө сонсчихж байгаараа тэр миний тэр гой сайхан муухай сайхан хамаагүй. Хамгийн гол нь ярьж байгаа юмд манд бас нэг анализ хийгээд бас сонсоход бас илүүдэхгүй юмнууд бас их чин түүхийг хичээдэг шүү. Тэ? За баяртай. Дараагийн лайв жинкнээсээ баяртай.